За сайн бацгаана уу? Миний ээлжид нэг имжлэг татамжуулалт хэрэндэг имжлэг маань ямар бичлэг байх вэ гэхээр та бүхэн гар сахнаас харсанчлан арчлал байтугай үсгний хилтерхийж хараагүй манай гарагийн хамгийн зэрлэг хамгийн харгас дарангуйлтай асуудыг нэг болох бүгд найрамдах ардчлан солонгос ард бус уу? Та бидний мэдхээр хойд солонгосын талаар ярих гэж байна. Тэгэхээр би энэ улсын талаар 15 баримтыг бэлдсэн бөгөөд хамгийн ихний баримт нь үсний засалт. Тэгэхээр хойд солонгост гэрлээгүй эмэгтэй богинохон үсний засалтай байх ёстой бөгөөд зөвхөн гэрэлж ижил урт үсний засалтай байхыг зөвшөөрөгддөг. Харин эрэгтэйчүүдийн хувьд засгийн газраас баталсан тодорхой үсний засалтаар үсээ засварлах ёстой. Нийт эрэгтэйч бай, эмэгтэйч бай засгийн газраас 28 үсний засалтыг тодорхойлсон бөгөөд тэнд байдаг бүх өсчингүүд тухайн үсний засалтаар хүмүүсийн үсийг засах боломжтой байдаг байна. Баримт номер 2. Гурван үеэр нь шитгэх ял. Хойд солонгост хэрв хэн нэгэн ямар нэгэн гэмт хэрэг үйлдвэл түүнийг гурван үеэр нь буюу аав, өвөө, тэгж бүхэл ач зээ нарыг нь хүртэл шийтгдэг. Ихэвчлэн улс төрийн холбогдлолтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэхүү шийтгэлийг оногдуулдаг бөгөөд үүнд ямар гэмт хэрэг орох вэ гэдгийг хэлж өгье. Нэгдүгээр, төрийн лидер хүмүүсийг шүүмжлэх, аль эсвэл дэглэмээ шүүмжлэх. Хоёрдугаарт, өмнөд солонгосын драма юм уу эсвэл гадаадын контент үзэх. Гуравдугаарт, асуудал гаргасан ямар нэгэн хүнд туслах гэж оролдох. Дөрөвдүгээрт, шашин шүтэх. Тэр тусмаа Христ. Хойд солонгост ямар нэгэн шашин шүтэх нь тухайн улсын дэглэмийг хяналттай байлгахад аюултай гэж үздэг бөгөөд хойд солонгост ямар ч шашныг хориглодог. Дөрөвдүгээр, төрөө зөвшөөрөл авалгүйгээр хувийн худалдаа болон эдийн засгийн үйл ажиллагаа явуулах. Тавдугаарт, гадаадын уран зохиол, ном хэрэглэлтэй байх. За тэгээд хойд солонгост ямар ч гэмт хэрэг бэ? Яаж ээж агаад л улс төрийн холбогдлолтой болгоод гурван үеэр нь шитгэх ял оноодог. Жишээлбэл өсвөлөнгөөс болоод хоол хулгайлах эсвэл зугтах гэж оролдох юм бол тэрийг улсынхаа эсрэг гэж үзээд улс төрийн холбогдлолтой гэж үзээд л гурван үеэр шийтгэл оноодог. Мөн түүнчлэн хар захын бизнес эрхлэг энэ нь ямар ч улс төрийн холбогдлолтой биш байхад улсынхаа эдийн засагтай хаш үйлдэл хийсэн гээд улс төрийн холбогдлолтой гэмт хэрэг гэж үздэг. Мөн төрийн ямар нэг арга хэмжээний үеэр удирдагчид хүндлэл үзүүлэхгүй үл тоох маягтай ямар нэгэн үйлдэл гаргасан тохиолдолд энийг мөн улс төрийн холбогдлолтой гэмт хэрэг гэж үздэг байна. За тэгвэл энэ улс төрийн холбогдлолтой гэмт хэрэгээ үйлдсэн иргэдийг ямар ял оноодог вэ гэвэл хорих лагарт насаар нь хорж хүчээр хөдөлмөр эрхлүүлэх. Мөн цаазаар авах гэсэн ял оноодог байна. Баримт номер 3. Цагтаа олол. Өнөөдөр та дэлхийн ямар ч улсад очиод өнөөдөр хэдэн он бэ гэж асуувал тэнд хинч бай 2025 он гэж хариулна. Харин хойд солонгост очиод өнөөдөр хэдэн он бэ гэж асуувал тэд 114 он гэж хариулна. Учир юу вэ гэвэл тэд анхны удирдагч бараг л хойд солонгосын үндэслэгч гэж хэлж болох үед Ким Ил Сун гэх хүний төрсөн он буюу 1912 оноос эхлэн тэдний цаг тоолол эхэлдэг. Баримт номер 4. Чөлөөт хэвлэл мэдээлэл. Ер нь бол хойд солонгост чөлөөт гэдэг үг орсон нэг ч үг байхгүй. Бараг тэдний иргэд чөлөөт гэдэг үгийг мэдэхгүй ч байж магадгүй юм. Тэдний засгийн газрын удирдлагын дор байдаг 3хан телевизийн суваг байдаг бөгөөд ард иргэдэн зөвхөн тэрхүү 3 телевизийн сувгийг л үзэх боломжтой. Мөн вебсайт ч мөн хориотой. Засгийн газраас зөвшөөрөгдсөн 28% вебсайтаар тусгай зөвшөөрөлтэйгээр л зочлох боломжтой байдаг байна. Баримт номер 5. Удирдгчийн зургийг нуглах эсвэл гэмтэх. Хамгийн тэнэг зүйл нь хойд солонгост гарч буй бүхэл сонин сэтгүүл юу байна тэр болгон дээр удирдагч Ким Жон Un ерөнхийлөгчийн зураг гардаг. Харин тэрийг ямар нэгэн байдлаар нугалж гинтэх тохиолдолд улсынхаа эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэд ял авах магадлалтай. Тэгэхээр сонинг нуглахдаа ерөнхийлөгчийн зургийг ороогүй тэрхүү хэсгээр л нуглах боломжтой. Харин ерөнхийлөгчийн царай болон зураг орсон хэсгийг нуглах юм бол Британий өгшөө гэдэл хорихлагаар явах эсвэл цаазаараа явах ял хүртэл оноодог. Баримт номер 6. Цахилгаан хязгаарлалт. Магадгүй энэ социалист нийгэмдээ ямар ч улсад тохиолддог нэг асуудал байж болох юм. Жишээ нь гэвэл манай улс гэхэд 1990 оноос өмнө социалист нийгэмтэй байх үедээ цахилгааныг тодорхой хэсгүүдэд хязгаарладаг байсангийг мэдээлэл байдаг. Тэгвэл хойд солонгост ч мөн тог цахилгаан гэдэг бол нэлээд томоохондоо орсон асуудал юм. 25 сая гаруй иргэнэ арай гэж нэг юм цахилгаанаар хангаж буй ийм л улс.
Хойд Солонгосын ихэнх цахилгаан станц цахилгаан дамжуулах шугам зэрэг нь зөвлөлтийн үеийн хуучирсан засвар үйлчилгээ авахдаа муу эвдэрч гэмтсэн байдгаас гадна олон улсын хориг арга хэмжээж мөн нөлөөлдөг бизээ. 2014 онд авсан НАСА-гаас авсан зургаас харахад Хойд Солонгосын нийслэл болон Өмнөд Солонгосын нийслэлийг харьцуулахад Хойд Солонгосын зөвхөн нийслэл хэсэгтэй л багахан хэмжээний гэрэлтэй байсан бол бусад хэсгээрээ юу ч байхгүй мэт хав харанхуй зураг байсан байна. Хэдий ингэж цахилгаанаар хязгаарлагдагч олон улсын буудал болон гадаадын зорчигч иргэдийг 24 цагийн турш цахилгаантай байхаар хангаж өгсөн байдаг. Баримт номер 7. Цэнхэр жинс. Хойд Солонгосын мөнхийн томоохон дайснуудын нэг бол яахны аргагүй Америк нэгдсэн улс. Цэнхэр жинс нь Америк нэгдсэн улсын үзэл суртал тэр дундаа капиталист нийгмийн үзийг сурталчилсан гэх үднээс цэнхэр жинсийг Хойд Солонгос төмсөг хоройтой байна. Баримт номер 8. Айрам. Хойд Солонгос бол Хятад, Энэтхэг, Америкийн нэгдсэн улсын ардаас орох дэлхийд дөрвөлж жагсах томоохон айрамтай улс юм. Хамгийн хачирхалтай нь иргэдэн өсгөлөнгөөс болоод өлсөж өгч байхад тэдний засгийн газраас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1/4 буюу 25%-ийг батлан хамгаалахын яам айрам цэрэгтээ зарцуулдаг. Тэгж учраас өнөөдөр томоохон хүчтэй улсуудын хажууд энэ зэрэгцгүйд цэргийн хүчтэй болж чадсан зэ. Баримт номер 9. Өмнөд Солонгостой харилцах харилцаа. Хойд болон Өмнөд Солонгос улс нь угтаа бол яг л нэг үндэстэй, яг л нэг улс. Гэвч яг үүндээ тэдний харилцаа өнөөдрийн хүртэл таагүй хэвээр байна. Хэдий дайн зогссон хэдийч тэдний хооронд зөвхөн гал зогсоох гэрээ хийгдсэн бөгөөд хизээ нэгэн өдөр дайдах магадлалтай улсууд юм. Баримт номер 10. Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэлт. Хойд Солонгос нь 1990-ад оны ихээр хуурамч $100 үйлдвэрлэж байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байсан бөгөөд 2000-ад оны ихээр энэ нь баттай гэдэг нь олон нийтэд ил болсон. Тэрээр яг л жинхэнэ Америк $100 мэд харагдахаар хийсэн байсан бөгөөд хуурамч гэдгийг илрүүлэхэд маш хэцүү байсан. Мөн амархан илрүүлэхгүй тул жинхэнэ мөнгөн дэвсгэртэй холдог байсан бөгөөд Аз, Зүүн Европ, Оросд орнуудын банкудаар дамжуулан мөнгө угаасан гэж үздэг. Тэгвэл яагаад ингэж хуурамч доллар үйлдвэрлэх болсон бэ? Мэдээж тодорхой шалтгаантай. Тэдгээр шалтгаанд нь юу орох вэ гэвэл олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч гарахын тулд гадаадын валютыг бий болгох. Засгийн газрын төслүүдийг тэрхүү хуурамч мөнгөн дэвсгэртээр санхүүжүүлэх. Хуурамч мөнгөн дэвсгэрт тараах замаар Америкийн нэгдсэн улсын эдийн засагт дарамт учруулах. Мэдээж үүнийг нь мэдсэн Америкийн нэгдсэн улс зүгээр байгаагүй. Тэд жинхэнэ дотроо ялгахын тулд шинэ бихний хөнгө, мөн 3D нууц тууз, бижит хэвлэл зэргийг доллар дээрээ гаргаж эхэлсэн байна. Баримт номер 11. Машин. Хойд Солонгост засгийн газар цэрэг армийн хүмүүс биш л болол машинтай байхыг зөвшөөрдөггүй. Энгийн ард иргэд нь дугуй мөн нийтийн тээврийн хэрэгслэл ажил сургуультай явж зорчдог байна. Тийм учраас Хойд Солонгосын зам дээр машин харах нь маш ховор үзэгдэл гэж хэлж болно. Баримт номер 12. Зураг дарахтаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Хойд Солонгос бол удирдагчдынхаа хөгшөөг маш томоор үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай улс юм. Хойд Солонгосын өөрийн иргэнч бай, гадаадын жуулчинч бай, тэрхүү хөшөөний хажууд зураг даруулахдаа хөл болон толгой хэсгийг нь бүтэн оруулах ёстой. Хэрэв санаатайч бай, санаандгүйч бай ямар нэгэн байдлаар хөл болон толгой хэсгийг нь дутуу оруулах, эсвэл тэрхүү хэсгээр нь катлах зэрэг үйлдэл гаргах нь улсын эсрэг гэмт хэрэг гэж үздэг байна. Баримт номер 13. Хойд Солонгос бол дэлхий дээрх сор ганц нас барсан хүнээр удирдуулж буй улс юм. Хэдий өнөөдөр 2025 онд тэдний ерөнхийлөгч Ким Жон Ун гэж олон нийт мэдж байгаа боловч өнөөдрийн хүртэл тэд нас барсан хамгийн анхны ерөнхийлөгч болох Ким Ил Суныг өөрийн ерөнхийлөгч, өөрсдийн удирдагч гэсэн хэвээр байдаг байна. Баримт номер 14. Хойд Солонгост байгаа Хойд Солонгосын газар нутаг дээр байгаа л болвол тэр өөрийн улсын иргэнч бай, гадаад улсын иргэнч бай, бие бич биедээ авч өгөх хориотой. Түрүүн хэлсэнчлэн Хойд Солонгос нь бүх шашин хориотой байдаг бөгөөд энэ нь тухайн улсын дэглэмд аюул занлуучруулна гэж үздэг.
Хэрэв шашин дэлгэрэх юм бол тухайн дэглэм үгүй болох тухайн дэглэмийн эсрэг маш олон үйл хэрэг гарах магадлалтай гэж үздэг бөгөөд бүх шашныг хориглодог. Баримт номер 15. Эмэгтэй замын цагдаа. Хэрэв та хойд Солонгос тэр тусмаа нийслэл хотод очих юм бол эрэгтэй замын цагдаа бараг л харахгүй. Тэнд зөвхөн эмэгтэй замын цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулаад зогсож байх болно. Учир юу вэ гэвэл хойд Солонгост дараах шалтгаануудын улмаас зөвхөн эмэгтэйчүүдээр замын цагдаа хийлэгдэг. Үүнд гоо зүй харагдах байдал. Ихэвчлэн өндөр залуу туранхай үзэсгэлэнтэй бие хаа галбиртай хүмүүсийг сонгон авч замын цагдаа хийлэгдэг бөгөөд энэ нь улсын нийслэл Пхёнгян хотыг сахилах баттай дэг журамтай хот гэсэн шинжийг илэрхийлдэг гэж үздэг. Мөн жуулчдын дунд хойд Солонгосын эмэгтэй замын цагдаа нар нэлийн алдартай байдаг бөгөөд хойд Солонгосын талаарх гадаадын зураг бичлэгт гарах нь элбэг байдаг. Үүгээрээ дамжуулан улсаа олон улсад сурталчлах, дэглэмийг зөөлөн мэд харагдуулах бас нэгэн арга хэрэгсэл гэж үздэг байна. За тэгээд түрүүн хэлсэнчлэн хойд Солонгосын зам дээр машин харах нь ховор үзэгдэл гэж хэлсэн. Тийм ч учраас замын хөдөлгөөний ачаалал багатай байдаг тул эмэгтэй хүн хийхэд тохиромжтой ажил хэмээн үздэг байна. За тэгээд бичлэгийн хүрээд өндөрлөе. Бичлэгээ дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Таалагдсан бол лайк, subscribe хийгээ битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.